Хэрхэн бол маань автоморил намайг заяа гэдэг Google Certified-ийн хувьд амлсан ясаараа та бүхэндээ part 3 хүргэж байна. Part 1 дээр болохоор хэрхэн яаж YouTube Kids-ийг ашиглан бага насны хүүхдүүд бичлэг үзэж болоо. Мөн 2 дээрээ болохоор хэрхэн өсвөр насны хүүхдүүдэд эцэг эхчүүд хяналт тавьж болдог талаар та бүхэн хүргэсэн бол өнөөдөр part 3 дээрээ хэрхэн screen time-ыг та бүхэн утсан дээрээ болон iPad дээр зохицуулж болоо. Мөн бага насны хүүхдүүд маань YouTube Kids үзэж байхад дэлгэцнээс санамсаргүй гарчдаг, эсвэл хол занд явж байхад байцаагээ дэлгэцнээс гарчдаг. Тэр үед хэрхэн яаж tips and trick ашиглан хүүхдүүд маань яг нэг зүйлээ үзэж олдог талаар эцэгчүүдтэй өнөөдөр хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн марталгүйгээр манай сувг шинээр сэтэлсэн мал subscribe хийхээ бүү мартаарай. Энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй дараагаарай. Ингээд хэдүүлээ хамтдаа дэмрүү орцгоё. Эхний эцэг эхчүүдтэй хүргэх tips and trick юм үзэж байхдаа энэ маань ганцхан YouTube Kids дээр биш гэдэг бас давхар хэлмээр ямар нэгэн үзэж байгаа айлч аппликейшн дээр энэ зүйл болох байгаа. Хэрвээ хүүхд нь бичлэг үзэж байхдаа энэчнээсээ гарчдаг юм уу? Аль эсвэл энийхээ дууг чангалах, багасгах, эсвэл өөр бичлэглөө ороод нэг зүйл дээр төлөрөхгүй байх зүйлүүд бол хүүхдүүд маань их гардаг байгаа. Тэгэхээр энэ зүйлийг эцэг эхчүүд маань хянаж яг нэг зүйл дээр байлгахыг хүсэх юм бол та бүхэн өөрсдөө хайлт руугаа ороод одоо яг та бүхэн харагч нь энэ дээр guided access гэдэг энэ хүү хэсгээр та бүхэн ороод эхний guided access гэдгийг та бүхэн итгэжүүлэх байгаа. Энэ маань яадаг вэ гэхээр хэдүүлээ хамтаа буцаад YouTube Kids дээр ороод энэ бичлэгээ үзэж байхдаа баруун гар талын энэ хүү жижигэн товчлоор дээр 3 удаа та бүхэн дараад за энэ хэсэг маань дарсны дараад нь танаас код хасан та энэ кодоо өөрөө суулгаж олно. За энэ зүйл дэлгэцэн дээр энэ хүү харагдах байгаа. За энэ options гэдэг дээр та бүхэн дарангууд маш олон сонголтоо таны дэлгэцэн дээр гарч ирнэ. Эхний хэсэг маань талаараа side button буюу энэ хэсгийг хэлж байгаа. Харин volume buttons буюу таны зүүн гар талын чангалах болон суллах хэсэг. 3 дахь хэсэг маань талаа motion буюу та бүхэн сайн харж байсан. Дэлгэц маань ингээд ийш тийшээ олонгууд яг хаашаа байгаа тэр хэсэг руугаа бол өөрчлөгдөх. Keyboard та бүхэн мэдж байгаа бичих. Touch маань мэдрэхгүй байлгах. Time limit буюу хүүхдүүдтэй хэдэн цаг үзэх боломжтой гэдгийг та бүхэн суулгаж болдог байгаа. За энэ бүгдийг та бүхэн сонгосныхаа дараа resume гэд энэ бичлэг рүү та бүхэн оронгууд одоо хүүхдүүд маань тоож ирэхгүй эндээс гарах ямар ч боломжгүй нэг бичлэгээ үзэх боломжийг бол олгож идэг тохиргоо байгаа гэдэг л эцэг эхчүүдэд бол харуулмаар байна. Эндээсээ та бүхэн гарахыг хүсвэл мөн адилхан 3 төрчлөөрийг дараад энэ зүйлээсээ гараад кодоо хийгээд гарах боломжтой. End гэд guided access-а та бүхэн гарчиж байгаа. Хоёр дахь хүмүүстэй харуулахыг хүсэж байгаа нэгэн зүйл гэх юм бол screen timer байгаа. Энэ зүйл рүү та бүхэн орохын тулд утасныхаа home screen руугаа ороод та бүхэн орж олно. Аль эсвэл settings руугаа ороод доошогоо screen time гэсэн энэ хэсгээр та бүхэн дараад таны мэдээлэлд гарч ирнэ. Downtime буюу энэ хэсгээр та уцаа ерөөсөө огт ашиглахгүй таны бүх аппликейшн бүх зүйлүүд хаагдана гэсэн үг. Таны ямар ч notification ирэхгүй. За энэ зүйлээгээ та бүхэн өөрсдөө хүснээр бол сонголтыг бол хийж болно. Энийг өдөр болгон эсвэл өдрүүдэд сонгоод та бүхэн сонгож болно. Миний хувьд гэх юм бол орой 6 цагаас өглөөний 6 цаг хүртэл утас маань бол бүх зүйл дээр бол халттай байж идэг. Хоёр дахь хэсэг буюу app limits. Энэ дээр та өөрийнхөө хэрэглэдэг аппликейшнууд дээрээ лимит тавих боломжтой. Та бүхний дэлгэцэн дээр харж байгаачлан TikTok, Facebook, Messenger, Instagram бүгдээрээ 15 минут болсны дараа сунгах ямар ч боломжгүй байдаг. Доотлын use screen time passcode гэдэг хэсэг дээр өөрөө нууц өгөөл оруулна. За энэ дээр нэг зүйлийг та бүхэндээ сануулхад энэ нууц кодыг би өөрөө мэддэггүй манай гэр бүлийн хүн мэддэг тул би өөрөө энэ кодыг хийх ямар ч боломжгүй нөхөртөө шүд өгөөд маа нөхөр энэ кодоор хэрэгцээтэй юм бол би очиод сунгуулж олдог. Ингэснээрээ би өөрөө кодоо мэдэхгүй болохоор сунгахгүйгээр яг 15 минутанда хэрэгцээтэй юмнуудаа хийгээд гарах зуршлыг бол сурсан байгаа. Always allowed гэдэг хэсгийг та бүхэн сонгож олно. Ямар аппликейшн дээр лимит тогтоомооргүй өмнө та бүхэнд хэлжсэн нөгөө 6 цагаас оройн 6 цагаас өглөөний 6 цаг хүртэл миний утасны бүх юм хаагддаг болооч эдгээр дээдлийн улаантай байгаа энэ хэсгүүд нь болохоор огтонч хаагдахгүй. Энээс мэдээллүүдийг аваад бас ашиглах боломжтой байдаг. За энэ дундаас та хэрвээ за би энэ зүйлийг байнга ашигладаг болохоор доош нь оруулъя гэх юм бол remove гэд доотлын энэ хэсэг рүү бол буцаад аппликейшн маань орчин. Share across device буюу энийг та бүхэн итгэжүүлснээрээ
iCloud-тай холбоотой таны iPhone, iPad, iTV бүх зүйлүүд маань хоорондоо холбогдоод эдгээр бүх суурилуулсан зүйлүүд маань итгэжих байгаа. Мөн өмнө дурдчихсан хэрвээ та iCloud-н дээрээ өөрөөсөө гадна гэр бүлийн гишүүд байгаа бол тэдгэр хүмүүсийнхаа бас screen time-ыг тогтоох боломжтой. Энэ маань set up screen time for family гэдэг хэсгээр та бүхэн дараад iCloud дээр аккаунт байхгүй бол та бүхэн энэхүү цэнхэр төвчлөр дээр дараад аккаунт нээгээд энийг харах боломжтой. За энэ зүйл маань та бүхнийг ямар давуу талыг авчирдаг гэхээр та өөртөө хяналт тавих боломжтой. Яг одоо та бүхэн миний өдөр тутамд өнөөдөр хичнээн цаг зарцуулсан 7 хоног зарцуулсан мэдээллийг харж байна. Энэ дээр та илүү их мэдээллийг харах юмс CO activities гэдэг хэсгээр та дарангууд 7 хоногор өнөөдрийн мэдээллүүдийг танд гаргаж ирнэ. За 7 хоногийн хэрвээ тань нар ингээ гаргах юм бол хамгийн их цагийг зарцуулсан аппликейшн Netflix, TikTok, YouTube гэх мэтчлэн зүйлүүд нь гаргаж ирээд таны өдөрт ер нь бол ямар average зарцуулдаг энэс их их давуулж гаргаж яана гэдэг статистикийг танд харуулад энэндээ та өөртөө хяналтыг тавих боломжуудыг бол та бүхэн олгож идэг гэдгийг бол хэлэхэд таатай байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн YouTube Kids болон YouTube суваг дээр эцэг эхчүүд хүүхдүүдтэй хамтан хяналт тавьж болдог талаар демо хүргэсэндээ түлийн таатай байна. Үүнтэй холбоотой асуух асуулт ах юм бол та бүхэн бичлэгийн доор чөлөөтэй асууж болох ба альж манай сошиал платформ нээлттэй та бүхэндээ хэлэхэд түлийн таатай байна. Цаашид юу сурмаар байгаа бас чөлөөтэй илэрхийлээрэй гэж та бүхэндээ хүсмээр байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.